За 30 дахь асуултан дээр Монгол бичгийн эхийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой гэсэн байна. Тэгэхээр энд нэгдүгээрт бол одоо Монгол бичгээр зөв унших чадварыг одоо шалгасан асуулт байгаа гэдгийг анхаарна. Тэгэхээр энд яг одоо залгуур бүтээврийг одоо яг зөв уншиж чадж гэнэ үү, зөв холбож уншиж чадж гэнэ үү гэдгийг чадварыг шалгасан байна. Тэгээ энэ дээр энэ A, B, C, D, E гэдэг энэ хувилбаруудыг харахад за явдлаа гэдэг энэ явдал гэдэг үгийг олон янзаар хувиргасан байгаагаа бас ажиглаж болно. За эсвэл одоо энэ дээр за шүүгтэн гэж юм тийм ээ. За шүүгтэн гэдэг үгийг тэр өөрөм сүчлэгтэй үйл үгийг бас ажиглаж болно. За ятгах гэдэг үг байж байна. Тэгээ ятгаж итгааж юу гэж бичсэн байна. За ингээд энэ нэгдүгээрт өөрөм сүчлэгтэй үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө цэвэр унших чадварыг шалгасан одоо даалгавар учраас яг тоочноо зөв уншсан тохиолдолд л энийг зөв олно гэсэн үг. A, B, C, D, E хувилбар бол бүгдээрээ одоо ингээд ерөнхий энэ хоёр мөрийг уншаад үзэхэд бол утгын хувьд бол төдийлөн нэг их одоо найруулгын ч гэдэг юм уу тийм утгын ялгаа бол төдийлөн харагдахгүй байгаа. За тийм учраас энэ дээр бол одоо яг монгол бичгээрээ зөв уншиж чадж байгаа тохиолдолд л энэ зөв хувилбарыг олно гэдгийг анхаарна. Тийм учраас одоо монгол бичгийнхаа унших чадварыг бас сайжруулах хэрэгтэй. За өдөр явсан явдлыг шүн шүүхтэн, ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтэн гэдэг энэ A хувилбар нь зөв байна. За монгол бичгийн даалгавар. За монгол бичиг дээр бол ерөнхий та нараас одоо шалгах чадварыг чинь шалгасан даалгаврууд бол нэгдүгээрт бол чиний унших чадварыг шалгана. Монгол бичгээрээ яаж уншдаг юм бэ гэдэг чадварыг чинь шалгана. За хоёрдугаарт бол энэ хэлний зүйн зүй тогтол одоо монгол бичгээрээ зөв бичгийн дүрмээ хэр мэддэг юм бэ гэдгийг чинь шалгана. За гуравдугаарт нь бол чиний нөгөө нүдэлсэн үг одоо хэр үгийн үндэс мэддэг юм бэ? Өөрийнхөө одоо монгол бичгээрээ аль хэр үгийн үндэс мэддэг хүүхэд вэ гэдгийг чинь ийм шалгах ийм ерөнхий багцлж харах юм бол ийм ерөнхий чадваруудыг чинь шалгасан даалгаврууд орж ирж байгаа. Тэгээ тийм учраас энэ дээр бол за 31-р даалгавар дээр бол ухаан гэдэг үгийг бол монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой гэж байна. За энэ бол A хувилбар мэдээж. За 32 дээр бол Т ялгалын нөхцөлийг буруу дагуулсан хэсгийг олоорой гэж байна. За бичиг гэдэг үгний Г энэ гийгүүлэгч бол хатуу дэвсгэр байна. За хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд бол ухаршгын Т ялгалын нөхцлөөр бол энэ хэвтэй дээгэр биш одоо энэ босоо тэгээр бичиг туу гэж ингэж дагуулах хэрэгтэй. За энэ дээр бол одоо буруу бичсэн байна. За бусад тохиолдолд бол одоо сэдвийг гэхэд бол гийгүүлэгчээр төгссөн үгэнд бол заахан Т ялгалын дан ийг дагуулна. За энэ дээр ардын гэж байгаа юм шиг байна. Ард гэж байгаа юм шиг байна. За ард гэдэг дээр бол энэ дэвсгэр дээгэр төгссөн дээр бол гийгүүлэгчээр төгссөн үгэнд бол хариалахын Т ялгалын уун дагуулна. За D хувилбар дээр бол айл гэдэг энэ зөөлөн дэвсгэрээр төгссөн үгэн дээр хэвтэй дээгэр төгссөн эхэлсэн энэ залгуурыг дагуулна. За энэ оюуны гэдэг энэ одоо сүүлийнээр төгссөн тохиолдолд бол энэ уу гэсэн энэ хариалахын Т ялгалын нөхцөлийн уу хувилбарыг дагуулна. Тэгэхээр энэ 32 дугаар даалгаврууд ерөнхийдөө та нараас бол энэ Т ялгалын нөхцлөө дагуулах энэ одоо юм дүрмээ мэдж гэнэ үгүй юу гэдгийг чинь шалгасан ийм даалгавар байна. За 33 дугаар даалгавар бол энэ үйл үгийн тэр холбох гişийн дүрм. За үйл үгийн одоо хувирлыг одоо үйл үг хувилах зүй тогтлыг одоо хэр мэдэж байна вэ? А нөгөө талаасаа бол энэ дээр нөгөө үгийн үндсээ, үйл үгийн үндсээ хэр мэдэж байна вэ гэдгийг шалгасан даалгавар байна. Тэгэхээр энэ дээр бол захираад за захир гэдэг үг бол энэ эр гэдэг энэ дэвсгэр эрээр төгсдөг. За энэ дээр гад гэсэн энэ урьдчилахын А дээдийг залгахад бол дунд нь бол гидс чиргэлж орж ирж байна. За энэ одоо ийм даалгавар байна гэж үзсэн. За дараагийнх нь бол 34-р даалгавар бол энэ аасаа. За аасаа нөхцөл одоо бас ялгаа байхгүй. Энэ дээр бол энэ нөгөө гаасаа гээсэ гэсэн ийм хувилбартай байдаг гэдгийг бол бас мэдж гэнэ үгүй юу нэгдүгээрт. За хоёрдугаарт бол гээгүүлэгчээр төгссөн үгэнд бас одоо энэ хувилах гişгийн дүрм одоо өөрөөр хэлэх юм бол тэр гидс жиргэлэхгүй эсвэл шууд залгах энэ дүрмээ мэдж гэнэ үгүй юу гэдгийг чинь шалгасан ийм даалгавар байна. За энэ дээр бол C хувилбар байна тийм ээ. За 35 дугаар даалгавар дээр бол хатуу дэвсгэрээр төгссөн үгийг олоорой гэсэн байна. За зөөлөн дэвсгэр хатуу дэвсгэр. Тэгэхээр монгол бичгийн одоо тэр зөв бичгийн дүрмэнд бол одоо хамгийн гол энэ дүрм бол дэвсгэр үсэг байж байгаа. Хатуу дэвсгэр ба зөөлөн дэвсгэрээ мэдж байна үгүй. Тэгэхээр энэ дээр бол энэ агаар гэдэг дээр энэ дээр эр дэвсгэрлэж төгссөн үг байна. За байшин гэдэг дээр инхлэхээр төгссөн. За эрдэм гэдэг дээр эмээр төгссөн. За сонин гэдэг дээр энэ сүүлийнээр төгссөн. Хүсэл гэдэг дээр бол илээр төгссөн. Тэгэхээр зэрэг энэ дээр бол A хувилбар буюу энэ агаар гэдгийн эр бол одоо хатуу дэвсгэрээр төгссөн ийм үг байна гэж ингэж үзэх нь.
За дараагийн даалгаврууд бол энэ 36 дугаар даалгавар байна. За 36 дугаар даалгавар бол энэ хүний нүдний харцнаас олон зүйлийг мэдэж болдог гэсэн өгүүлбэрийн онцлсон үг нь альвэ гэсэн ба. Тэгэхээр энэ харц гэдэг үг байна. За энд бол энэ Монгол бичгийн ерөнхийдөө бол энэ Монгол бичгийн дүрс ялган бичдэг үгийг та нар бол нэлээд сайн нүдлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр дүрс ялган бичдэг үгс тэр одоо жишээлбэл энэ харц гэдгийг бол хувилбар дээр бол нүдний харц байж байгаа. B хувилбар дээр бол хараачуу гэд харц ардын харц байж байгаа. За бусад хувилбарууд нь бол буруу байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол энэ харц гэдэг үгийг яг одоо яаж бичдэг юм бэ? За эсвэл одоо юу гэдгийг энэ одоо бусад одоо тэр дүрсээр ялгаж бичдэг үгсийг одоо яаж одоо өөрөөр хэлэх юм бол хэлбэрээр утга ялгах гэж ярьдаг зарим зохиолдолд бол за дүрсээр ялган бичдэг үгсийг одоо ямар ялгаатай бичдэг юм бэ гэдгийг энэ Монгол бичгийн хадмал тойл гээд энэ тойлыг бол бас та нар нэлээд сайн эргүүлж тойруулж үзэх хэрэгтэй юм байна. Эндээс бас зарим үгийг нүдэлж мэдээж хэрэг одоо бараг тохиолддоггүй, хүн бараг хэрэгэлдэггүй, төдийлөн элбэг хэрэгэлдэгдэггүй тийм үг бол мэдээж хэрэг одоо нэг их орж ирэхгүй байх магадлал өндөртэй. Харин одоо та нарын хэрэглээнд байнга тохиолддог, үргэлж тохиолддог, өдөр тутам тохиолддог тийм үгнүүдээ бол ялангуяа бол бас онцлоод харчих хэрэгтэй юм байна. За дараагийнх нь за 37 дугаар асуулт байгаа. За 37 дугаар асуулт бол нэгдүгээрт унших чадвар. За хоёрдугаар зөв бичих дүрмийн одоо чадвар. Зөв бичих дүрмийг одоо мэдж гэнэ үгүй юу гэдэг энэ хоёр чадвар бол энэ дээр харагдана. Тэгэхээр хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа гэдэг энэ зүүр зүг байгаа. Тэгээ нэгдүгürt бол хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа гэдгийг уншиж чадж байгаа тохиолдолд бол энэ одоо зөв хувилбарыг олно. Хоёрдугаарт дотор гадна гэдэг энэ ихшгээр төгссөн үгэнд бол тэр би буюу баан гэдэг хувилбар. За эзэн хамаатуулах нөхцөл. За эзэн хамаатуулах нөхцөлийн АЭО гэдэг энэ нөхцөлийн хувилбарыг бол ян баан гэсэн ийм хоёр хувилбараар бичдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр ян гэдэг нь бол ихшгээр гэгүүлэгчээр төгссөн үгийг дагна. За баан гэдэг нь бол ихшгээр төгссөн үгийг дагна. Тэгэхээр энэ дээр дотор гадна гэдэг дээр бол тэр орхиц А байна. Тэгэхээр орхиц А-гийн араас бол орхиц А буюу ихшгээр төгссөн үгийн араас бол B хувилбар буюу баан гэдэг нь залгана гэдгийг одоо зөв одоо хувилбараар нь ингэж олж одоо ялах хэрэгтэй байна. За 38 дугаар даалгаврын хувьд бол энэ олон тооны ууд дагаврыг дагуулахгүй хэсгийг олоорой гэсэн байна. Тэгэхээр энэ дээр олон тооны ууд дагавар гэхээр зэрэг энд мэдээж хэрэг олон тооны ууд дагавар залгуур ихшгээр эхэлж байгаа учраас гэгүүлэгчээр төгссөн үгийг дагдаг. Тэгэхээр энд бол адуу гэдэг үг нь D хувилбар бол адуу бол ихшгээр төгссөн үг байна. Ихшгээр төгссөн үгэнд бол нугууд гэсэн хувилбарыг дагуулдаг. Тэгэхээр энд бусад тохиолдолд бол ууд нь одоо тохирно гэж ингэж үзэх нь байна. За 39 дээр бол мэдээж хэрэг энэ дээр зөв бичсэн хэсгийг олоорой гэж байгаа. Тэгэхээр энд энэ бол сайны бус муугийн ёрдоо гэдэг ийм өгүүлбэр байна. Тэгэхээр энд бол за энэ бол сайны бус за муугийн ёрдоо. За энэ бол сайны биш муугийн за биш бус гэсэн ийм хоёр хувилбараар бичсэн байна. Нөгөө тал дээр нь бол энэ ёр гэдэг үг байж байна. Тэгэхээр энэ ёр гэдэг үгийг бол нөгөө монгол бичигт бол түүхэн уламжлалт бичлэгтэй үгийн тоонд бол бас одоо оруулж явдаг энэ дээр ёр гэдгийг. Тийм учраас энэ дээр бол энэ дээр энэ орхицтойгоор энэ еруа гэж ингэж бичдэг. Тэгэхээр энэ тохиолдлыг бол одоо үзээд энэ ёр гэдэг үгийг бол ингэж түүхэн одоо уламжлалын үүднээсээ ингэж бичдэг гэдгийг мэдж байгаа хүмүүс бол төвггүйгээр тэр бие хувилбарыг олно. Тэгэхээр нөгөө түүхэн уламжлалт бичлэгтээ одоо цөөвтөрхөн үгнүүд байдаг. Тэгээ тэрийг одоо бас эргэж харж энэ тойл бичих дээрээсээ эдгээр хараад бас одоо зүйлчилсэн ийм тойлууд зөндөө байдаг. Тэгээ тэрийг бол одоо бас та нар харах хэрэгтэй юм байнамаа. За дуу нөхцөлийг дагуулan бичих зөв боломжийг олоорой гэсэн байна. За энэ дээр бол D хувилбар их шиг зөөлөн дэвсгэрээр төгссөн нэр үгэнд дагуулна гэсэн ийм хувилбар байгаа. Ер нь бол энэ дуу энэ өх оршихын тий хаалгалын нөхцөлийн энэ хувилбарын хувьд бол энэ өх оршихын тий хаалгалын нөхцөлийн дуу хувилбар. За эсвэл энэ хэвтээ энэ хувилбар ийм хувилбар хоёрыг бол энийг бол мэдээж хэрэг хатуу дэвсгэрээр төгссөн, энийг бол их шиг болон зөөлөн дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг гэдэг энэ дүрмээ мэдж гэнэ үгүй юу гэдгийг чинь бол нэлээд одоо шалгасан ийм даалгаврууд байна. За тэгээ ер нь бол одоо монгол бичгийн энэ хэдэн даалгавруудаа багцлаад ингээд харахад бол нэгдүгээр чиний хувьд бол өөрийнхөө одоо эхлэлнийхаа тэр үгийн үндсийг нэлээд мэдж гэнэ үгүй юу гэдгийг чинь шалгасан даалгаврууд байна.
За нөгөө талаар уншиж чадж гэнэ уу гэдгийг чинь шалгасан даалгаврууд байна. А нөгөө талаар бол зөв бичгийнхаа ерөнхий одоо монгол бичгийн гол зөв бичих дүрмүүдээ багцлж ойлгож чадчихгүй юу гэдгийг чинь шалгасан. Тэгээд зөв бичих дүрм дотроо бол төдийлөн бас нэг их одоо хүнд биш. Ер нь бол яг холбох гişгийн дүрм. Тэгээд одоо мэдээж хэрэг хүүхэд болгоны бараг түгээмэл мэддэг. Тэ ялгалынхаа нөхцөлийг зөв одоо хэрэглэж чадж гэнэ үү гэдгийг чинь шалгасан даалгаврууд байгаа. За ингээд ийм одоо ерөнхий бүтцтэйгээр ерөнхий шалгалтын даалгавар ерөнхийдөө одоо жишг даалгаврууд бол үнэлгээний боловсролын үнэлгээний төвийн сайтн дээр бол тавигдсан байдгийг та нар мэдж байгаа. Тэгээ ер нь бол жишг даалгаврууд бол ерөнхийдөө нэг ийм бүтцтэйгээр ингэж орж ирдэг гэдгийг багцаалж ингэж харж ойлгох хэрэгтэй юм байна. За хоёрдугаар хэсгийн даалгавар бол одоо та нарын хувьд бол нэлээд одоо тийм яг найруулан бичих өөрийнхөө хэлнийхаа тэр утга соёлын асуудлыг ойлгож гэнэ үгүй юу. За хэлнийхээ одоо тэр нарийн ширийн дүрмийг бол нэлээд сайн мэдж гэнэ үгүй юу гэдгийг л шалгасан нэлээд жоохон хүндөвтөр ийм харгалзуулах даалгаврууд орж ирдэг. За тэгээд энэ дээр бол хоёрын даалгавар бол хилцүүд байна. За хилцийн утгыг одоо зөв харгалзуулах түрүүн би хэлсэн байгаа. Хилцийг бол хамгийн гол нь яг одоо энэ хилцийг яг ямар тохиолдолд ямар хүн дээр яг хэдийн үед хэрэгэлдэг вэ гэдгийг их сайн мэдэх хэрэгтэй байна. Тэрнээс шүүл зүгээр л одоо энэ бол жоохон сөрөгдөө утгатай байна. За энэ бол сөрөг өгүүлбэрт сөрөг утгыг илэрхийлсэн өгүүлбэрт хэрэгжилчих юм байна. За энэ бол их сайхан баярлаж багтсан утгатай юм байна. Баярлаж багтсан одоо юмн дээр хэрэгжилчих юм байна гэд ингээд ерөнхий ингэж төслүүлж тавих юм бол одоо тэр гадаад хүн монгол хэлийг сурж байгаа юм битээр тэгж тавихтай яг л адилхан юм болно. Тэгэхээр яг энэ өгүүлбэрт яг энэ хилц тохирох уугүй юу? Энэ тохиолдолд монгол хүн энэ хилцийг хэрэгэлдэг үгүй юу гэдгийг сайн бодож иж тохируулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр айлын нэг сайхан аягных нь гэд цэг орхисон байв гэсэн үг л байна. Тэгэхээр энэ дээр бодийн нөхтөлч гэж байгаа. За яагаад бодийн нөхтөлч гэдэг үг энд ороод ирж байгаа нөхөр зэрэг нэг сайхан аягийг хагалцсан юм байна. Тэгэхээр бодийн хөтлөх гэдэг үг бол монгол хэлэнд бол одоо юу гэдгийг одоо алах төхөөрөх гэсэн ийм утгыг илэрхийлдэг. Тэгээд алах төхөөрөх гэсэн энэ төхөөрөх гэдэг үгний дорд найруулгын утгыг илэрхийлж байгаа. Тэгээ тэр утгаараа бол энэ дээр бол нөгөө талаасаа бол бас ийм хошигнох утгыг бас бодийг хөтлөх гэдэг үгийг хошигнох одоо үед бол хэрэгэлдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бол аяг хагалсан гэдгийг бол тэр хошигнсон өнгө аясаар тэр бодийг хөтлөх гэдэг одоо хилцийг сонгож болох юм а гэж ингэж үзнэ. За хөгчс өгүүлрэн гэд энэ дээр бол энэ цэгийн оронд бол бохирыг нь арилгаж борвиг нь сунгаж гэдэг энэ хилц тохирох юм байна. За энэ бол одоо Монголын нус товчон дотор байж байгаа. Энэ бол одоо тогтсон тийм өрмөц хилц зүүрцсэн үгийн шинжтэй ийм төрслөл байж байна. За дараагийнх нь бол энэ С хувилбар цэргүүд өдрөжин давхсан морьдоо оройн сэргүүнд буулгыг нь авч сул тавилаа гэсэн үг л байна. За энэ буулгыг авах гэдэг бол за энэ бол одоо хам сэдвийн хүрээнд бол зайлшгүй бас ойлгох шаардлагатай ийм өгүүлбэр гарч ирж байна. Тэгэхээр цэргүүд өдрөжин давхсан морьдоо оройн сэргүүнд бол буулгыг авах гэхээр буулга гэдэг үг л монгол хэлэнд одоо морин тэрэг юм уу өхөр тэрэгний тэр юун дээгүр нуруунд дээгүр одоо дамнуулж тэр өхөр тэрэгний хоёр мөрийг одоо хооронд нь холбосон ийм дахир ийм модыг ингээ буулга гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг энд бол магадгүй энэ цэргүүд өдрөжин давхсан морьдоо тэгэхээр эмээлийн буулга гэж бол байхгүй. Хөр тэрэг юм уу тэр тэрэгний буулга гэж байна. Тэгэхээр магадгүй энд бол одоо тэрэгэн төлөлсөн морьд байсан байж магадгүй гэсэн утгаар бол буулгыг гэдэг үг нь. За одоо энэ муу өвчтэй амтнийгч гарынхаа бэлий болгож мэдэх юм шүү. Тэр гарын бэлий болгоно гэдэг бол юу байна вэ гэхээр гарын бэлий болгох гэдэг бол одоо өөрийнхөө гарын аясаар өөрийнхөө одоо тийм хитрхи одоо тийм дорд үзэж доромжилж дээрлэх гэж магадгүй шүү гэсэн утгыг илэрхийлж байна. За тийм учраас энэ гарын бэлий болгох гэдэг үг. За дараагийнх нь бол 75-аар бууж өгье. За 75-аар бууж өгье. Зориг арга хоёр ч зөв байна гэж байна. За энэ бол одоо бууж өгье. Бууж өгье болгон дахаа тайлж өгье гэсэн утгыг одоо илэрхийлж байгаатай нэгэн адил юм аа. За дараагийн даалгавар 2-ын 2 дугаар даалгавар бол энэ хариалахын тий хаалгалын нөхцөлийн утга байж байгаа. За энэ дээр бол монгол хэлний одоо тий хаалгалын нөхцөл бол ганцхан хариалах утга илэрхийлдэг. Жишээлх юм бол одоо хариалахын тий хаалгалын нөхцөл бол бүхлийн хэсэг, хэмжээ, зориулалт, за цаг хугацаа, орших орон гэл одоо маш олон янзын утгыг заадаг. Өхөршийн тий хаалгалын нөхцөл гэхэд ганцхан өгөх утгыг заахгүй, орших утгыг заахгүй, цаг хугацааны утгыг заадаг, зарим тохиолдолд шалтгааны утгыг ч заадаг гэх мэтлэнгээр гарахын тий хаалгалын нөхцөл гэхэд чинь шалтгааны утга заагаал явцдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр зөвхөн гарах ямар нэгэн юмн дотроос гарах утгыг заадаг гэдэг ч юм. Тэгэхээр монгол хэлний одоо нэрийн тий хаалгалын нөхцлүүд бол маш олон утгатай байдаг. Тэгээ энэ утгыг одоо анзаарч харж чадж гэнэ үү юу гэдэг тэр одоо нарийн утгын одоо ялгааг илэрхийлэх тийм чадварыг чинь шалгасан ийм даалгаврууд байна.
За тэгээ энэ дээр бол тэр бүхлийн хэсгийг заасан утга гэдэг дээр морины дэл, дээлийн зах гэдэг одоо морь гэдэг бүхэл амьтны дэл. За дээл гэдэг одоо бүхэл юмны зах гэдэг энэ дээр морины дэл, дээлийн зах гэдэг дээр бол бүхлийн хэсэг. За хэмжээ заасан утга нь бол дээлийн торог, алхмын газар. За дээлийн торог гэхээр зэрэг монголчуудын хувьд бол нэг хэмжээс илэрхийлж байгаа. Ер нь бол нэлээд тийм их торог байна. Ядаж нэг 4-5 м торог байна да гэсэн санааг илэрхийлдэг учраас дээлийн торог, алхмын газар гэхээр зэрэг юм бас одоо багахан хэмжээний газар байна гэсэн ерөнхийдөө бол хэмжээ заачж байна. За дараагийнх нь бол зориулалтын утга. За өвсний хадуур гутлын тос бол мэдээж хэрэг ойлгомжтой. Хадуур тос хоёр бол тэр тухайн юмдаа зориулагдсан ийм зүйлийг зааж байна гэсэн санаа. За цаг хугацааны утга бол тэр өвлийн дээл, хоногийн газар. За өвлийн дээл бол өвөл өмсдөг дээл. Хоногийн газар гэдэг бол 1 хоног явах газар. За энэ одоо утгыг илэрхийлэхэд бол тэр харьяалахын ялгалын нөхцөл бол их одоо үүрэгтэй байна гэж үзнэ. За орших орны утга байна. За орших орны утга дээр бол тэр бэлчээрийн ургамал, говийн заг гэж байгаа. Тэгээ бэлчээрийн ургамал гэхээр ургамал бэлчээрт байдаг ургамалыг зааж байна. Говийн заг гэхээр говьд байдаг загийг зааж байна. Тэгэхээр энэ бол тэр орших орны утга илэрхийлж байна. Тэгээ тийм учраас энэ дээр энэ тий ялгалын нөхцөл бол зөвхөн одоо харьяаны утга заахгүй харьяалахын тий ялгалын нөхцөл гэхэд одоо асар олон утга зааж байна гэж ингэж үзнэ. За дараагийнх нь бол энэ дүрслэх хэрэглүүрүүдийг тодорхойлох юм байж байна. За дүрслэх хэрэглүүрүүдийг тодорхойлох гэдэг дээр бол энэ за ер нь бол одоо монгол хэлний тэр дүрслэх хэрэглүүрүүд бол маш олон тийм утгаар одоо илэрч гарч ирдэг. За тэгээд жишээлх юм бол одоо энэ дээр зүйрлэл, ёгтлол, өгөөдөл, төлөөлөл эднэр гэж ийм үгнүүд байна. Ийм одоо дүрслэлийн аргууд байж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээлх юм бол зүйрлэл гэхэд за адилгаж байгаа юм одоо тухайн юмны шинж хоёр ил байгаа тохиолдолд бол зүйрлэл байж болдог. Тэгэхээр энийг бол энэ зүйрлэл байна уу, төлөөлөл байна уу эднэр гэдгийг бол ийм их олон жишээн дээр ингэж тайлбарлаж ойлгох хэрэгтэй юм байна. За энэ дээр бол одоо юу гэдгийг булгийн эхний өвхөр чулуунууд гэхээр өвхөр чулуу гэж байгаа. За өвхөр чулуу. За өвхөр чулуу гэдэг бол юу вэ нөхөр зэрэг энд тэр чулууны одоо том шинжийг энэ чулуу бол маш том байна. Маш том байна. Тэгээ энэ том шинжийг илэрхийлж байгаа булгийн эхний өвхөр чулуунууд за шархтаж унсан бодон шиг лүглийн хэвтнэ гэж байна. За лүглийн хэвтнэ гэсэн ийм өгүүлбэр бай. Тэгэхээр булгийн эхний өвхөр чулуунууд шархтаж унсан бодон шиг лүглийн хэвтнэ. Тэгэхээр энэ өвхөр чулуу, за өвхөр чулуу гэдэг энэ хооронд бол энэ чулууг өвхөртэй адилтгсан нэгдүгээрт бол энд амьдчлал явж иж болно. Нөгөө талдаа бол энд бол адилтгал давхар явж иж болно. За ийм одоо шинжтэй ингэж дүрслэл бол ингэж ийм одоо нэлээ өрмөц байдлаар илэрч гарч ирдэг. Нөгөө талаасаа бол энэ өвхөр чулууга юутай адилтгахж чинь вөхөр зэрэг ийшаага бодон гахайтай адилтгахж байгаа. Энэ бодон гэдгийн ард бол энэ гахай гэсэн үг нь бол одоо хураагдсан байна. Гахай. Тэгэхээр зэрэг энэ өвхөр чулуу шархтаж унсан бодонтой адилхан энэ шиг гэдэг холбоосоор орж ирсэн. За тэгээ ямар байгаа юм бэ гэхээр зэрэг лүглийж байна. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бол өвхөр чулууг бодонтой зүйрлсэн. Энд бол зүйрлэл орж ирж байна. Гэх мэтлэнгээр ингэж тайлбарлах хэрэгтэй. Нөгөө талаар бол энэ адилтгал энэ өхрийг чулуутай адилтгсан. Нөгөө талаасаа бол энэ юу вэ? Нөхөр амьдчлал. Амьгүй имийг одоо амьтай адилтгах ийм утга дээр бол амьдчлал гарч ирдэг. Нөгөө талаасаа бол амьгүй имийг эсвэл одоо хүний дүр төрхтэй хүнээр илэрхийлж гарах бол хүншүүлэл болоод явцдаг. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд бол юу байна вэ гэхээр за хоорондоо ямар ч төсөөгүй зүйлийг гадаад дотоод аль нэг шалтгаанд холбоогоор нь дамжуулан хамааруулж нэгийг нөгөөгөөр нь орлуулан дүрслэх уран яруу хэрэглүүр гэж байна. За энэ дээр бол энэ төлөөлөл байж болно. За нөгөө талд нь бол тэр 2 дугаар хуулиур дээр бол юмс үзэгдлийн гол мөн чанар юм уу аль нэг шинжийг шууд бус харин эсрэг утгаар нь сөргүүлэн гаргаж тэдгээрийн хооронд дагуулгадаж буй зөрчлийн эрчмийг ихсгэх уран сайхны шоглолын арга гэж байна. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээр шоглол нөгөөт нь эсрэг утгаар сөргүүлэх гэж байна. Тэгэхээр эсрэг утга гэдэг бол өнгөн талаасаа магтаад байгаа юм шиг боловч нөгөө талаасаа цаанаа бол муулж идэг. Жишээлбэл чи ч том гавьяа байгууллаа да гэхээр хүүгээ одоо ямар нэгэн алдаа хийгээд ирвэл чи ч том гавьяа байгуулад ирлээ дээ гэхээр өнгөн талаасаа магтаад байгаа юм шиг мөртөө цаанаа бол зэмлээд байгаа утга. Тэгэхээр энэ бол одоо өгөөдлийн шинжтэй юм а гэж ингэж үзнэ.
За дараагийнх нь бол энэ уран зохиолт амьгүй юмс ба амьтныг хэл яриатай хүний үйл хөдөлгөөн явдал хийдэлтэй болгож үзүүлэх төрслөл гэж байна. За энэ бол мэдээж ярих хүншүүлэл байж байна. За нөгөө талд нь нийтлэг төсөөтэй шинж бүхий хоёр юм үзэгдэл ойлголцыг хооронд нь жишиж нэгнийх нь уран сайхны онцлогийг ялгаруулан тодруулах төрслөл гэж байна. За энэ бол зүйрлэл байна. За аливаа юм үзэгдлийг төсөө бүхий өөр юм үзэгдлээр орлуулан үндсэн санаагаа далдуур гаргасан уран хэрэглүүр. За энэ бол одоо ёгтлолын шинжтэй юм. Тэгэхээр одоо ялангуяа Монгол ардын онцлог бол одоо тэр чигээрээ тийм ёгтлолсон төрслүүдээр дүүрэн байдгаа гэдгээс та нар одоо сайн мэдэж авах хэрэгтэй юм байна. За 2-ын 4-р даалгавар бол зөвийг нь олж тодорхойлох юм даалгавар байна. За игнэгээр нь за 1-р нь бол эр үгэнд и бичих үг. За энэ 1 2 3 гэсэн энэ үгнээс бол угж, урц, булаг гэдэг 3 үгнээс бол эр үгэнд и бичихийн тохиолдол бол юу вэ? Угж гэдэг бол эр үг байгаа боловч жээчээшийн араас бол уртын заавал ордог. Тэгэхээр зэрэг энэ 1-р хуулиар бол биш байна. За булаг гэдэг бол хэлний гэгийн араас бол бас урт гişгээр эхэлсэн залгуур залгана. Тэгэхээр зэрэг энэ бол биш байна. Тэгээд урц гэдэг үгэнд бол эр үгийн и бичих юм байна. За зөөлний тэмдэг и болох үг. За зөөлний тэмдэг и болох үг нь бол 1-р хуулиар байж байна. За зөөлрсөн заримдаг гээгүүлэгчийн араас заримдаг гээгүүлэгчээр залгуул зөөлний тэмдэг и болно гэсэн дүрэн байж байгаа. За нөгөө хоёр тохиолдолд шууд залгах хуулиар байна. За ялгах гიშгүй үг гэж байна. За ялгах гიშгүй үг бол тэр мөргөл гэдэг үгэнд орсон г байж байна. За ботго гэдэг үгний г бол ялгах гიშгтэй үг байна. Агна гэдгийн энэ бол бас ялгах гიშгтэй. Тэгэхээр зэрэг мөргөл гэдгийн г бол ялгах гიშгтэй одоо г биш им үгийн г учраас. За на нөхцөлийг шууд залгах үг. За на нэ нөө нөхцөлийг гэж байна. За мэдээж яриг одоо цадна. За заримдаг гээгүүлэгчээр төгссөн үг нь гიშгтэй гээгүүлэгчээр ихсэн залгуур залгахад бол шууд залгана гэсэн юм дүрэн байж байна. За дараагийнх нь бол юу гэж байна вэ? Эр үгэнд и бичих үг. За эр үгэнд бол и бичих үг нь бол энэ хутаг гэсэн үг байж байна. За энэ тохиолдолд бол яаж яах вэ? Хэлний гэгийн араас бол урт гişгээр ихсэн залгуур залгана гэсэн ийм дүрэн байна. За энэ тэр на нэ нөө нөхцөлийг шууд залгах үг гэдэг дээр бол энэ заримдаг гээгүүлэгчээр төгссөн үгэнд бол тэр ялгах гişг бүхий тэр хэлний үзүүрийн инээр эхэлсэн залгуурыг бол одоо шууд залгаж байгаа. Ийм тохиолдол байгаа гэдгээс анхаар. За нөгөө хоёр тохиолдолд нь бол яаж яах вэ гэхээр энэ их шиг одоо жииргэлж орж ирэн дунд нь их шиг жииргэлэн төрхөн. За мөн одоо юу байна вэ? Өмснө. За энэ дараалсан одоо гээгүүлэгчүүд бол их шиггүй одоо болох гээд байгаа учраас тийм ээ. За ийм дүрэн байна. За ингээд ийм одоо ерөнхий за тэгэхээр зэрэг энэ ерөнхий шалгалтанд бэлтгэхийн тулд бол хүүхдүүд та бүхний одоо хамгийн гол анхаарах юм бол нэгдүгээрт бол ерөнхий одоо монгол хэлний хичээлийн хувьд бол ерөнхийд нь багцлан одоо өөрийнхөө хэлний зүйн мэдлэгээ одоо багцлж ойлгох. Би одоо зөв бичих дүрмийн хувьд миний хувьд мэдж байгаа юм юу вэ? За үг бүтээврийн хувьд миний хувьд мэдж байгаа юм юу вэ? За өгүүлбэр зүйн хувьд миний хувьд мэдж байгаа юм юу вэ? За эхийн төвшөнд эхийн утгатай холбоотойгоор миний мэдж байгаа юм юу вэ? Миний жоохон одоо тааруухан мэддэг юм одоо юу байж болох вэ гэдэг дээрээ өөрийнхөө мэдлэгийг ингэж багцлж ойлгох энэ чадвар бол маш их чухал байна. Нөгөө талаасаа мэдээж хэрэг энэ хувилбарт жишг даалгавруудыг бол нэлээд сайн ажиллана. За зөв бичих дүрмийнхаа одоо мэдлэгийг одоо сэргээж харахын тулд энэ 1983 онд зохиогдсон. Тийм 1983 онд зохиогдсон Дамдын сүрэнгүй Осрогоо хоёрын одоо хамтар зохиосон энэ Монгол бүсгийн дүрмийн толь гэсэн ийм ном одоогийн байдлаар бол манай улсад бол мөрдөж байгаа. Тэгээ энэ одоо дүрмийн толио тэгээд энэ дүрмийн толиын ард бол зөв бичих дүрмийг бүгдийг ингээд багцлаад маш тоймтой тодорхой өгсөн байж байдаг. Тэгээд маш олон үгсийн тэр хувирах зүй тогтлыг бас өгсөн байж байдаг. Тэгээд тийм учраас энэ толио бол нэлээд сайн бас харах ийм шаардлагатай байгаа. За тэгээд одоо хүүхдүүд та бүхний сурлагт өндөр амжилт хүсье. Эсэлтийнхаа ерөнхий шалгалтыг амжилттай өгөөд өөрсдийнхөө хүссэн сургуульд элсэн ороорой гэж хүсье.